зүгээр дүндээ авсан уу? Дахиж энд ирэхгүй нэ шүү дээ. Энд ирэхгүй. Хариу зөө чанаа. Юу наа үндэ наа үндэ. 可以排过了吗？可以。За бид Өмнөговь аймгийн Цогццгийн сум Эрдэнэ саналгын Бортегийн уурхай дээрээс мэдээллийг хүргэж байна. За энэ бол нөгөө Адмирал компанитай холбоотой хууль хяналтын байгууллагаар шалгагдж байгаа юм асуудал байгаа. За үүнтэй холбогдуулаад авилгатай тэмцэх газар цагдаагийн байгууллага гэдэг юм те хууль хяналтын байгууллагынхнаас энэ Адмиралын одоо үйл ажиллагааг төр зогсоох юм шийдвэр гаргаж байгаа юм байна. За тэгээд яг энд одоо ажиллаж исэн ажилчдыг нь машин техникүүдийн яг ингэж зогсоогоод за тэгээд хэрэг шалгагдаж дуустал төр төтгөлзүүлж байгаа ийм асуудал үүсэж байгаа юм байна. Тэгээд компани үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулаад ингээд нөгөө ажилчид бол машиндаа суугаад энэ компани талбайгаа орхиод сум руугаа явах гэж байх шиг байна. Тэгээд Цогццгийн сум дээр бодвол байрладаг байх. Сум руу явах гэж байгаа юм байна. Тэгээд энэ Адмиралын үйл ажиллагаа гэдэг юм одоо ингээд зогсоосонтой холбогдуулаад эрхийг нь Эрдэнэ саналгын компанид төр одоо хариуцуулж өгч байгаа. Эрхч байх уу те одоо энэ зогсоосон талбай техникүүдийг нь. За ер нь бол яг Адмирал компани за энэ Бортегийн уурхай бол Эрдэнэ саналгын компани баруун зүүн цанх гэж байдаг те одоо энэ оолгон харагдаж байна. Яг энэ баруун зүүн цанх гээд хоёр гол ордын гол хэсэгт нь байрладаг юм талбай. Тэгээд энэ талбай бол нийтдээ 424 сая тонн коксч нүүрсийн нөөцтэй гэдгийг тогтоосон байдаг. За тэгээ энэ уурхай 21 онд энэ дээр баяжуулах үйлдвэр барихтай холбоотойгоор давуу байдал үүсгэсэн гэдэг ийм асуудал үүсээд төрийн өндөр албан тушаалтуудтай холбоотой нэг ялангуяа Эсрэг хурлын дарга Амар Өсөлтөн болон Монгол Ардын намын нарийн бичгийн дарга Чулуун Залдартай холбоотой асуудал үүсээд одоо хууль хяналтын байгууллагаар шалгаж байгаа учраас ийхүү үйл ажиллагааг төр зогсоож шийдвэрлэж байгаа юм байна. За ер нь бол энэ нөгөө нэг техник тоног хөрөмжин түрээсээр ажилладаг байсан учраас тарааж байгаа юм байна. За тэгээ түрүү хэлсэнчлэн нөгөө ажилчид нь бол бас ажилчдыг бол тарааж байгаа. Одоо үлдсэн энэ харагдаж байгаа ажлын офис байрнуудыг бүгдийг латтаж битүүмжлэх үйл ажиллагаа болох ёстой юм байна. Яг одоогийн байдлаар бол энэ Адмиралын талбай дээр гадна одоо бүтээн байгуулалтын тохичлтууд хийгдэж байгаа ийм нөхцөл байдалтай байна. Ер нь нэлээд хэдэн хятад ажилчид ажиллаа хийж байгаа ийм дүр зурагтай байна. Адмирал компани үйл ажиллагааг төр төтгөлзүүлж байгаа байна. Хууль хяналтын байгууллагынхнаас дээр нь яг ямар ажил явагдаж исэн бэ? 部门下来这不是贴封条啥的吗？然后说咱们他们来之前说是我们干哪个活？我们只是在修路嘛。完了说等于他那边看见咱们两次。 Ааха.对。Нийтдээ хичнээн хүн ажиллаж исэн бол? нийт 10-д нэтэд ажилчнууд нь. Тэгэд нийт одоо манай усны хариуцж байгаа хүмүүс болоод одоо манай усны нийлээд нэг 23 хүн байгаа. Тэгээ ер нь хууль хяналтынхаа сая ямар тайлбар хэлсэн бол? Энэ болохоор одоо тэр 他说是他们都是因为什么原因？这个我这个他们已经下达了文件，政府已经下达了文件。альбом бичиг бууж ирээд тэгээд ийм юм санаа гэд тэрийн төднөөс сайн асууж болно шүү дээ. Түр хугацаагаар гэсэн үү? Тий. Түр хугацаагаар л. Тий, түр хугацаагаас. Техникүүдийн бол сая явуулчих бас. Явуулсан. Техникүүд нь ягаад бол манаас энэ өөр компаниас төрөөсөлдөг болохоор тэр бүрэн одоо буцааж өгч байгаа юм шүү дээ. Тий. Яг тодорхой хугацаа бол хэлээгүй. Хугацаа бол хэлээгүй. Одоо энэ үйлдвэрийн байруудыг бол зогсоох юм мэдээлэл. Тий. Тий. Ацж байгаа, зогсоож байгаа. Талбай хариуцсан инженероос сая яриа авсан тий. Ер нь бол яг энэ үйлдвэр доторх ажлуудаа хийж исэн. Тэгээд хууль хяналтынхан бол ирээд төр зогсоож байгаа гэдэг юм алан бичиг үзүүлсэн. Тэгээ яг ямар учир шалтгаантай гэдгийг бол мэдэхгүй байна гэдэг юм тайлбарыг хэлж байна. За түрүүний хэлсэнчлэн техникүүдийн тараацсан, ажилчдын тараацсан одоо нөгөө юм ажлын байр үйлдвэрүүдийг ингээд
лацагдсан нөхцөл байдал нь энэ байна. За энд бол 25 оны 10 сарын 16-ны өдргээд Адмирал компани одоо эд хөрөнгийг битүүмжлээд ингээд хаалгануудыг нь бол лацтаа явж байна. Тэгээд үүнтэй холбогдуулаад одоо үлдчихэж байгаа эд хөрөнгийг Эрдэнэс цэц таван компанид хариуцуулж байгаа гэж ойлголоо зөв. За тийм ээ. Прокурорын шийдвэрээр Адмирал компани үйл ажиллагааг түр хугацаагаар төгөлзүүлж битүүмжилж байгаа юм байна. Тэгээд энэ битүүмжилж байгаа энэ хугацаанд бол Эрдэнэс таван компанид хариуцуулаад манай лицензийн талбай дотор байрлаж байгаа учраас хариуцуулаад ингээд үлдээж байна. Одоо энэ байршил нь бол яг нөгөө хоёр цанхийн гол гэдэг юм тийм. Тийм энэ ерөнхийдөө Бортигийн талбай Бортигийн одоо манай энэ Эрдэнэс таван компани цанхийн баруун урхан өмнөд хэсэг Бортигийн талбай дээр байна. За. Тэгээ таны хувьд бол нөгөө прокурорын дүгнэлтэд танилцсаад хүлээгээд авсан. Тэгс. За.